Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалтах байна. Гар дээрээ тоолох мөнгөгүй иргэд хямд чанаргүй хүнс бараанд орцоор байна. Засгийн газар байгуулсан гэрээнийхээ дагуу цалин нэмээгүй учраас багш эмчнэр дахин ажил хангиллаа. Сүүлийн 50 жил хүмүүсийн хамгийн их сонсож байгаа дууны үг хэллэг сөрөг гонигтай болж байгааг судалгаа харуулжээ. COP17 зохион байгуулснаар байгаль орчны салбарт 1.5 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт татах боломжтой билээ. Оройн төрөг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Та худлаа хэлдэггүй гэж ирээд л ерөнхий сайд эдийн засгийн үзүүлэлтүүд ээлж дараалан өсөж байгааг ярьдаг. Гэтэл энэ эдийн засгийн өсөлтүүд нь иргэдийн амьдралд хумсын төдийч мэдрэгдэхгүй байна. Харин ч эсвэргээрээ иргэдийн худалдан авах чадвар муудаж, бизнесийн орчин хумигдаж, аж ахуйн нэгжүүд араараасаа хаалгаа барьсаар байна. Үндсэндээ эдийн засаг өсөх тусам иргэдийн амьдрал урууддаг, уруу хамаарал манай улсад өөрчилж байна. Энэ бол төрийн халамж ихтэж, эдийн засгийн бүтэц эвдэрсний илэрлэл гэж эдийн засагчид тайлбарлалаа. Өнөөдөр Монголд өргүү хүн гэж бараг алга. Аж ахуйн нэгжүүд арайхийн амьдууж ашиг олохоосоо илүү алдагдал хүлээж байгаа нь бодит үнэ. За гэтэл эрх хэрэгчид инфляц буурч байна, эдийн засаг өсөж байна, валютын нөөц зузаарч байна, зээлжих зэрэглэл ахиж байна гэгчлэн хуурай тонуудаар өөрсдийнхөө ажлыг дүгнэж байна. За харамсалтай нь эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь эрх хэрэгчид ажлаа сайн хийснээс биш, за уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар өсөлттэй гарснаас улбаатай. За 2025 оны эхний 11 сарын байдлаар эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамагласнаас бараг 1% илүү буюу 6.4% гарсан. За энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар жин дарж байна. 21.7 сая толгой төл одоо бойжулсан 2025 онд. Том малын хорогдол бол бага байлаа. 2024 онд бол 8 сая орчим толгой одоо мал хорогдчихсан бол 25 оны тухайд бол 380 орчим мянган толгой мал хорогдсон. Тэгэхээр бол малын хорогдол маш бага байсан өмнөхөнтэй таарцуулж явж үзэхэд за тэгээ төлсөө авсан нь бол үндсэндээ хөдөө аж ахуйн салбар бол бас өсөлттэй гарахад бол одоо гол нөлөөлөлт үзүүлсэн гэж хэлж байна. 6.41% гэж авч үзсэн юм 1.21% нь бол уул уурхай олболтын салбар болон барилга аж үйлдвэрийн салбарт бол ногдож байгаа. Тавчаар бол эсийн үн өсөж оны сүүл рүүгээ нүүрсний экспорт сэргсэн нь эдийн засгийг чирч гарчээ. За дээрэс нь нэмээд ганцуд малын хорогдол бага байсан нь нөлөөлсөн байна. Харин эрх хэрэгчид халамжаа багасгаж эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг эдийн засгчид санууллаа. За үгүй бол өрх бүрт эдийн засгийн өсөлтийг хүргэх Монгол Ардын намын сонгуулийн амлалт үлгэр болж үлдэх нь. Урт хугацаанд Монгол улсын эдийн засгийг 8%-аас доошгүйгээр нэг 3-4 жил 5 жилээс доошгүй хугацаанд өсгөх шаардлагатай. Хоёрдугаарт нь халамжийн бодлогоосоо бид татгалзаж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хвшилт хэлэх тэр орон зайг бий болгох шаардлагатай. Тэгэхгүй бол өнөөдөр нэг эдийн засгийн бүтцийн гажуудалтай. Тэгээд нүүрсчлийнх нь харьцангуй гайгүй байсан үед иргэдээ халамжилдаг бодлоготой. Ийм халамжийн төрийн төрдөн тоглоод байгаа энэ үед бол бид нар яг иргэдийн бодит амьдралыг сайжруулах тийм урт хугацааны нөлөөлөл гарах магадлал бол багатай байна. Эдийн засаг өснөөр улс орон хөгжөөд иргэдийн амьдрал шууд дээшчихгүй нь лавтай. Гэхдээ дам нөлөөлөл нь мэдрэгдэх ёстой. Гэтэл иргэдэд энэ нь мэдрэгдэхгүй байгаа юм. Хэдийгээр одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давчгсан явж байгаач иргэдийн орлого дэмэгдэхгүй, амжиргаа нь дээшлэхгүй байна. За иймд хэдэн тоонд ач холбогдол өгч хэлбэрт анхаарахын оронд чанарын өөрчлөлтийг шаардлагатайг хэлж байлаа. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалтахгүй байгааг батлах нэг нотлогоо нь иргэдийн худалдан авах чадвар. Жилийн өмнөхөөс 50% худалдан авах чадвар буурсан гэж худалдан эрхлэгчид хэлж байна. Худалдан авах чадвар буурах нь нэг хүний, нэг өрхийн асуудал биш, улс орны нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болж хувирч болохыг дараах сурвалжлагаар үзүүлнэ. Өндөр дүнтэй чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалт өдрөөс өдөрт багасах болсныг худалдаа эрхлэгчид хэлж байсан. Тийм ч учраас худалдаа эрхлэгчид аль болох хямд үнэтэй, гүйлгээ сайтай бараа бүтээгдэхүүнийг импортлох болсон. Эндээс улсын эдийн засаг хүндрэхэд иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг болохыг харж болохоор байна. Хууль эрх зүйн орчин суул эдийн засгийн хямралтай улс орнууд руу дэлхийн зах зээлд хорьсон чанаргүй, тэр дундаа хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнүүд дахин боловсруулалт нэрээр импортлогддог болохыг холбогдох их сурвалж хэлж байна. Угаасаа манай улсад гайлын
хяналт шалгалт сул учир чанаргүй бараа бүтээгдэхүүн амархан импортлогддог нь ч нууц бишээ. Үүний ганц жишээ гэхэд цагаан сарын гарын бэлгийн сонголтууд. Тухайлбал зах худалдааны төвүүдээр явхад иргэд 5-аас 10,000 төгрөгийн үнэтэй олон ширхэгтэй тосны багц, шампунь зэрэг түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг хямдаар худалдаа авч байна. Хямд үнэтэй чанаргүй энэ бүтээгдэхүүнүүд нь эргээд хэрэглэх хүндээ дерматит, экзем зэрэг арьсны өвчин үүсгэх эрсдлийг дагуулж байна. Хууль эрх зүйн орчин султай орнууд руу одоо косметикийн бүтээгдэхүүний liquidation гэдэг юм бас яригддаг. Тэрний үгээ гэхээр одоо хортой зарим одоо дэлхийн зах зээл дээр юм хорсон бүтээгдэхүүнүүдийг хууль эрх зүйн орчин султай орнууд руу ингэж ликвидац хийж явуулдаг. Худалдаа авах чадвар муудахын хэрээр нөгөө янз бүрийн жижиг импактууд одоо нэг эдийн засгт болон эрүүл мэндийн тал дээр гарч ирдэг. Тэр нь одоо эргээд бас хүний эрүүл мэнд амнастай холбоотой байх магадлал өндөр байдаг л да. Тийм ч учраас нөө амьдралын чанар мууддаг учраас ядуу буурын орнуудын одоо хор тавдрын дасварлалтын тохиолдлууд өндөрдөг шүү. Тухайлбал хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас импортын хүнсний худалдаанд хяналт шалгалтыг өнгөрсөн онд явуулахад зах худалдааны төвүүд болон хүнсний дэлгүүрүүдийн 80 гаруй хувьд нь зөрчил илэрсэн. Тэр дундаа манай улсад импортлох зөвшөөрөлгүй лабораторийн хяналт шалгалт хийгдээгүй, хүнсний бүтээгдэхүүн каргогоор импортлогдсон зөрчил илэрсэн. Үүний хамгийн том хохирогчт нь хүүхдүүд. Тэдний түгээмэл авдаг амттангууд баталгаад хаяг шошгогүй, стандартын шаардлага хангаагүй худалдаалах зөвшөөрөлгүй хүнсний бараа бүтээгдэхүүн байгааг мэргэжилтэн хэллээ. Тий хайшаа зөрчилтэй гарал үүсэн тодорхойгүй зарим нь болохоор нэг сав боглоо бодолт ингээд нэг сав боглоо бодолт хийцэн мөртлөө тэн дээр онсоор авахгүй хизээд бас хугацаа нь авахгүй тиймэрхүү зөрчил. Ууцтай чихрүүд худалдааны төвүүд дээр болохоор нэг ууцтай чихрүүд нэг грамл зарж штэ тэн дээр хугацаа дууссан чихрээ задлаад нэг сав боглоо бодлоос нь гаргаад худалдаалаад авахгүй юу. Тэгэхээр тэр нөгөө хүмүүс бидгүй яг ингээд онгойлгож л үзэхгүй бол тэр чинь нөгөө мэдхгүй зүгээр хилийн чихэр авчиг гэдэг нөгөө өөртөөхөө хэрэгцэн зориулаад тэд нар ч нөгөө бага хэмжээгээр авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүсэртэл илэрч ирсэн. Гол сайхан хүнс согтууруулах хундаа гээд бүх төрлийн хэмт чанаргүй бараа бүтээгдэхүүн нэмэгдэх болсон. Энэ нь эргээд олон нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа юм а. Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байна. Тийм ч учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарт анхаарч гайлын хяналт шалгалт хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ оноос эхлэн багш эмч нарын цалин 50%-аар, эмч нарын цалин 30%-аар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ бодит байдал дээр эмч багш нарын цалин үйлдвэрчний эвлэл болон засгийн газрын хийсэн гэрээний дагуу нэмэгдэхгүй байгааг өмнө нь бид мэдээлж байсан. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс 7 хоногийн өмнө төрийн 3 өндөрлөгт шаардлага хөрвүүлсэн ч гэлээ хариу өгөөгүй учраас дараагийн арга хэмжээг авахар уснаа мэдгдлээ. Тухайлбал багш нарын цалинг нэмэхдээ үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлж, ур чадвар илүү цаг, хоол унааны мөнгө зэрэг бүх нэмэгдлүүд олгогдохгүй байгаа юм а. Залуу багш нарын хувьд цалин гайгүй нэмэгдсэн мэт боловч олон жил ажилласан багш нарт авах ёстой нэмэгдлүүдээ хасуулсан учраас нэмэгдээгүйтэй адил болжээ. Үүнээс гадна боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэл засгийн газартаа гэрээ байгуулахдаа боловсролын салбарын төсвийг 969 тэрбум байхаар хэлэлцсэн. Гэтэл төсвөө батлахдаа 300 тэрбумаар багасгаж баталсан учраас гэрээгээ зөрчиж байгаа гэж тэд үзэж байна. Иймхүү засгийн газар гэрээгээ биелүүлэхгүй байгаа учраас үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдэхгүй бол дахин ажил хаялт зарлан гэдгийг үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэллээ. Засгийн газар 2025 оны 12 сард гаргасан 224-25 гээд тогтоолуудаараа за нэрлсэн дүн буюу нэмэгдсэн дүнгээс за өмнөх дүнгээс гэдэг ийм тогтоол гаргасан нь бол буруу зүйл юм аа гэдгийг бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол шинжилгээ үйлдвэрчний холбооноос одоо үзэж байгаа. Энэ нь ягаад буруу зүйл гэж үзэж байгаа юм бэ гэхээр цалин ус бол нэг л байх хэрэгтэй. Хүн хис ажлаа тохирсон цалин ус авах хэрэгтэй гэдэг үндсэн хууль болон одоо 3 яамны сайдын баталдаг тогтоолуудад одоо тэр нэмэлтүүдийн асуудлыг шийдсэн байдаг бол дангаараа яамууд бол шийдвэр гаргаж энэ асуудлуудыг шийдлээ гэдэг дээр бол хэрвээ одоо энэ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд дараагийн халах мөр шилжинэ гэдэг одоо Монголын үйлдвэрчний холбоон дээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Эмч нарын хувьд мөн ялгаагүй гэрээний дагуу цалин хөлс нь нэмэгдээгүйгээс гадна зарим эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгааг үйлдвэрчний эвлэлийн зүгээс хэлж байна. Өдрөөс өдөрт эмнэлгийн байгууллагуудаас ирэх цалин хөлстэй холбоотой гомдол санал тасрахгүй нэмэгдэж байгааг ч учирлаж байна. Өнгөрсөн сарын 28-нд энэ асуудлаар төрийн 3 өндөрлөгт шаардлага хөрвүүлсэн. Шаардлагын хариу нь өчигдөр ирэх байсан ч ирээгүй эмч ажилчдыг үл тоожээ. Тийм ч учраас үйлдвэрчний эвлэлийн зүгээс хөдөлмөрийн хуулийн дагуу маргаан үүсгэх үндсэн хуулийн цэцэд ч мөн хандхаар болжээ.
Монголын үйлдвэрчний холбоо, Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний холбоотой хамтраад одоо дараагийн шатны одоо шүүх хуулийн байгууллага холбогдох байгууллагуудад хандаж одоо хамтын маргаа үүсгэх цаашлаад одоо нөгөө зууршлагч томилуулаад ажил хаялтын хэлбэрлүүгээ шилжих ийм бэлтгэл юм бол хангаад урьдчилсан байдлаар одоо хуулийн байгууллагууд бичиг баримтаа бол боловсруулаад явж байгаа. 350 мянган хүүхдийн сурч боловсрох эрхийг золиослон байж ажил хайсан багш нар болон өвчтнүүдийнхээ амь насыг золиослон байж ажил хайсан эмч нараа засгийн газар ийхүү үл тоожээ. Хурдан хугацаанд хийсэн гэрээнийхээ дагуу эмч багш нарын цалинг нэмэхгүй бол улс даяар дахин ажил хаялт явагдаж олон нийт хохирох эрсдэл үүсгэр байна. Зам байшин барилга зэрэг чухал хэрэгцээтэй биш зүйлд өндөр төсөв батлалгүй, эрүүл мэнд боловсролын салбарын төсвөө нэмэгдүүлсээр байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг ч тэтгэлж байлаа. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдүүд хүйтэн анги танхимд хөлдөө сантал ширээн дээр сууж хичээлж байна. Аргаа барсан сурагч багш нар нь энэ тухайга цахим орчинд бичлэг хийж нийтэлжээ. Тэгвэл ханан цуурч нурхаас наагур болсон тухайн сургууль ашиглалтанд ороод 10 жилч болоогүй юм байна. Тодорхойлбол 2017 онд ашиглалтанд орж байжээ. Гэсэн ч хариуцлагагүй компани барьж өгсөн чанаргүй барилгаас үүдэж өнөөдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байна. Харин салбарын сайдын зүгээс сургуулийн засвар шинжилгээг тухайн орон нутаг хариуцдаг гэж тайлбарллаа. Хөвсгөл аймагт одоо хүндлэх магаа сургуулиуд байна. Гэнчин Лүмбэд байна, Цагаан Нурд байна тийм ээ. Дотроо галгатай, дотроо 50 гаруй суух халаагаа сууж идэг тийм. Би бол Хөвсгөл аймгийн мөрөн хотод очиж саяхан ажилласан. Баянзүрх сургуулийн сум бол 2017 онд ашиглалтад орсон чанар муутай байсан. Тэр барилгын компанид хариуцлагад орсон. Энэ жилдээ аргалах ер нь боломж авах нь нөхцөлтэй хүндхэн байдаг. Тэгэхээр энэ нөгөө засвар үйлчилгээ бол орон нутгийн төсөв төр байдаг. Боловсролын ерөнхий хуулиар. Улаанбаатар хотын өглөө оройн оргил цагийн төвчрөл хүмүүсийн ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Ажилтан болон хүний нөөцийн мэргэжилтүүдийн тухай хэлж байна. Өндөр бүтээмжтэй ажиллахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол сэтгэл зүйн хувьд тайван байх гэсэн юм а. Ажилдаа эрэхтэй хол зам туулж их хугацаа зарцуулдаг байх нь ажилтны сэтгэл санаанд нөлөөлдөг учраас төвчрөл нь ажлын бүтээмжтэй холбоотой гэж тайлбарллаа. Цагийн зайтай тэгээд ерөнхийдөө бол төгсчих юм бол бараг 2 цаг шахуу явдаг. Ерөнхийдөө тийм болохоор өглөө 6 муугаад явж ижил 30 минут шахуу. Нөлөөлнө. Их нөлөөлнө. Яа тэгэхээр нөгөө дундаа явж байгаа болохоор тэр зайндаа их ядарчдаг. Тэгэхээр тэр зайндаа ядарахгүй байвал уг нь ажлын бүтээмж илүү нэмэгдэхээр тийм болохоор нааш цааш явахдаа их ядарчдаг. 30 гаруй километрийн зайтай байх. Төгжрөөтэй байвал нэг 2 цаг хавцаа. Гайгүй байвал нэг цаг 30 минут нөлөөлдөг. Одоо хол замд хахад нөгөө явдалтай ядарна гэдээ ярьдаг шүү дээ. Явдалтай ядардаг. Манай ажил гэр хоёр ч хооронд нэлийн зайц. 6:20 ихний автобусанд цугаал тэгэл одоо 8:30-40 гэхтэл тасганы аван дээр бууж байгаа шүү дээ. Үгүй хол ойртой биш л дээ. Хамгийн гол манай Улаанбаатар ч одоо замын төгжрэлтэй байхгүй. Яг автобус маань нэгдүгээр игнийгээрээ яг явдгаараа шууд шулуухуу явчихвал тэрэнд бол 1 цаг ороод авах шаардлага. Ажилтны ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь сэтгэл зүй бөгөөд ажлын болон хувийн амьдралын тэнцвэр алдагдах нь бүтээмж бурах гол шалтгаан болдог байна. За ажил гэр хоорондын зай хол замдаа их цаг зарцуулдаг байх нь ажилтны сэтгэл зүй ядаргааг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлд тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтэн онцоллоо. Мөн ажлын бүтээмжийг ажилтны настай холбон тайлбарлах нь өрөөсгөл ойлголт гэлээ. За үүнд ажиллах орчин ажлын цагийн уян хатан байдал, удирдлагын арга барил зэрэг олон хүчин зүйл чухал нөлөөтэйг хэлж байлаа. Өөрөөр сэтгэл зүй өвөрөө тайван амгалан стрессгүй байж илүү бүтээмжтэй болно гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр бол тэр сэтгэл зүйн амар амгалан байдал руу мэдээж маш олон хүчин нөлөөлж байгаагийн нэг нь ажил болон гэр хоёрын хоорондох энэ хугацаанаас өсгөгдөж байгаа. Тэгэхээр бол яаж юм нөхөр энэ бол заашгүй одоо бид нар ч гэсэндээ манай HR консалтант фирмаас судалгаа хийсэн байгаа гэдэг. Тэгэхээр энд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь бол энэ байгууллагын барьшлаас өсгөгдөж байгаа гэсэн. Тэгээд энэ чинь ер нь бүтээмж хаана бий болд юм бэ гэхээр ер нь хүн тийм тайван амгалан очинд бол бий болоод байдаг. Тэгэхээр бол харьцангуй юм дамжлагын үйлдвэрийн биш ажилтнууд дээр бол гэрээсээ ажиллах, цаанаас ажиллах тий эсвэл хибрид маягаар ажиллах ч юм уу боломжууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ бол айгүй чухал хүчин зүйлээ л гэж харж байна.
Мөн HR Consulting Firm-ийн 2024 онд 2700 гаруй ажилтныг хамруулан хийсэн судалгаагаар ажилтны ажлын бүтээмжийг бууруулдаг хүчин зүйлсийн 1-р ажил үүргийн хуваар тодорхойгүй байх, за 2-р удирдлагын харилцаа, 3-р хамт олонний уур амьсгал гэсэн үр дүн гарчээ. Үүнээс үзэхэд ажлын бүтээмжид цалин хөлс биш сэтгэл зүйн тогтвортой байдал 5 дахь илүү чухал гэдгийг харж болно. За COVID-19 цар тахлаас хойш хүмүүс илүүтэйгээр сэтгэл зүйн байдлаа 1-р тавьж, томоохон байгууллагууд ч үүнд зохицуулан нэг дор том офистой байхаас илүү дүүрэг бүрт салгаж жижиг олон офистой болж ажилчдынхаа гэрт илүү ойртож байгааг онцолж байлаа. Дооны үг жил ирэх бүр гунигтай стресстэй сөрөг үхс орсон болж байгааг илтгэх нэгэн сонирхолтой судалгааны үр дүн гарчээ. 1970-ад оны ихэнх үед гарч байсан хит дуунууд илүү эерэг, романтик сэдвтэй байсан бол сүүлийн 50 жилд Billboard чартад орсон дууны үгс илүү сөрөг, стресстэй бол холбоотой үгсийг агуулдаг болжээ. Энэ талаар Vienna University-гийн эрдэмтэд судалгаа хийсэн байна. Ингэхдээ Billboard Hot 100-д орсон 1973-аас 1923 оны хоорондох 20,186 дууны үгэнд анализ хийж үзэхэд сонирхол татхуйц үр дүн гарсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй Цэндмаа хүргэнэ. Америкийн нэгдсэн улс 1958 оноос хойш 7 хоног бүрийн шилдэг 100 дууны жагсаалтыг гаргаж ирсэн. Энэ жагсаалтыг Billboard сэтгүүл гаргаж Америкийн нэгдсэн улсад хамгийн алдартай дууг тодорхойлох зорилготойгоор анх хийж эхэлсэн байдаг. За үүнээс хойш өдгөө 60 жилийн хугацаа өнгөрч байгаа юм. Зарим энэ жагсаалтыг судлаачид хүмүүсийн сонирхол, сэтгэл хөдлөл, нийгмийн чиг хандлагыг судлахад ашиглаж ирсэн. За хамгийн сүүлд гэхэд судлаачид 1973-аас 2023 оны хоорондох буюу за сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад 7 хоног бүр хамгийн ихээр сонгогдсон 100 дууны үгийн утгыг судалсан байна. За энэ 50 жилийн хугацаанд алдартай дууны үгэнд стресстэй холбоотой үг хэлний хэрэглээ нэмэгдсэн байхаас гадна за дууны үг сөрөг сэтгэл хөдлөл мэдрүүлэх байдал руу чиглэж за илүү гунигтай болсон нь анзаарэгдсэн байна. За мөн дууны үгийн санд хүйсийн ялгарлал, доромжлол, бүдүүлэг үг хэллэг нэмэгдсэн. Харин эсвэргээрээ хайрын тухай дурдах нь багасж харин бэлгийн агуулгатай үг хэллэг ихссэн гэж судалгааны тайландаа дурдгдсан байна. 1902 оноос хойш дууны үгэнд хүмүүс өөрсдийгөө анхаарлын төвд оруулах хүсэл сонирхолтой болж уур бухимдалтай үгс нэмэгдэж эсвэргээр нийгмийн харилцааг илтгэх буюу найзтайгаа нөхөрлөх, илгэмсэх байдлыг харуулах зэрэг үг хэллэг нь илүү багассан байна. За энэ хүмүүсийн хоорондоо нээлттэй харилцах амьд харилцааг буурч нийгмээс тусгаарлагдах байдал руу илүү нэмэгдэж байгаатай холбоотой байж болохыг харуулсан дүгнэлтийг бол багийнхан хийж үзсэн байна. За ерөнхийдөө дууны үгийн санд сүүлийн жилүүдэд cry буюу уйлах, heart буюу гомдох, шархлах, за kill буюу алах зэрэг үгсийн давтамж ихсэн нь олонний сэтгэл зүйд нөлөөлдөг гэж тайлбарсан байна. За магадгүй энэ гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд бас нөлөөлж байж болзошгүй ийм дүгнэлт гарсан. За 2024 оны Billboard Hot 100 дууны жагсаалтыг Teddy Swims-ийн Lose Control нэртэй дуу тэргүүлсэн. За энэ дууны утга хөнгө IC-г нь харах юм бол ганцаардлын шинжтэй. За өөрөөр хэлэх юм бол Low Control нь хайраас болж сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй ганцаарцсан үедээ би өөрөө биш болчихсон байна гэж мэдэрдэг тухай утгатай ийм дуу юм. За энэ нь хайр сэтгэлийн хүч, хамаарал болон хосын харилцаатай холбоотой гүн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл. Энэ дууны цаад санаа нь токсик харилцаа, хоорондоо хит гүн хамааралтай байх. За эсвэл хин нэгэндээ хит их найддаг байдлын талаар өгүүлдэг ийм дуу юм. За харин 2025 оны Billboard Hot 100 дууны жагсаалтыг Lady Gaga болон Bruno Mars-ийн Die With a Smile нэртэй дуу тэргүүлсэн байдаг. За энэ дуу нь melancholy mood буюу баг зэрэг уйтгартай, бодолтой, сэтгэл дундуур, мэдрэмж төрөх дууны төрөлд багтдаг ийм нэг төрөл байгаа юм. За бас л гуниг төрүүлэх төрлийг гэж хэлж болно. За өөр нэгэн судалгаагаар 2000-аас 2020 оны хоорондох энэ 20 жилийн хугацаанд хайрын дуу энэ чиглэл рүү бичигдсэн дууны өнгө аяс нь багасж эсрэгээр уур хилэнгийн дуу ихссэн байна. За зугаатай хөгжилтэй дуу багасж зүрх шархлуулсан дуу ихссэн мөн өсвөл мөрөөдлийн тэмүүлэл рүү чиглэсэн өнгө аястай дуу багассан болвол эсрэгээр ганцаарлын тухай дуу ихссэн болохыг мөн гаргаж ирсэн байдаг. За ерөнхийдөө 1973 оноос 2023 он хүртэлх дууны үгэнд стресс,
мөн бухимдал, сөрөг мэдрэмж илүү агуулгадахаас гадна уран яруу, хитгэн гүнзгий гэхээс илүүтэй энгийн хэрнээ төвгүй өгтөө дууны үгс бичигддэг болсон байна. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн сонсдог дууны үг сүүлийн 50 жилд үг хэлэх нь илүү энгийн, баг, зэрэг, уур, бухимдалтай, мөн гундагтай болсон. За энэ дунд нэг эерэг үе ажиглагдсан нь COVID-19 цар тахлын цаг хугацаа болж таарсан. За томоохон нийгмийн шокийн дараах үеуд буюу жишээлх юм бол COVID-19-ийн эхлэл үед стресс, сөрөг агуулгатай дууг сонсох хандлага буурч байсан болохыг судалгаанд дурдсан байгаа юм а. За энэ үед дууны үгэнд тухайн цаг үеэс эсэргээрээ эерэг үгс илүү их нэмэгдсэн. За ийм өөрчлөлт өнгөрсөн 50 жилийн хугацаанд гарах нь маш ховор байсан гэж судалгааны багийнхан онцлсан байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг хамарсан байж болзошгүй Жеффри Эпштейний файлууд олонний анхаарлыг татаад байна. Одоогоор Дональд Трамп, Элон Маск, Билл Гейтс, Билл Клинтон зэрэг маш олон олонний танил улс төрчид бизнесмэнүүдийн нэр дурддагдж байгаа дотор Монгол улсын улс төрчид ч багтжээ. Тодорхойлбол Чулуунхүүгийн Гамбат гэдэг хүнээр дамжуулан ерөнхийлөгч Асан Баттуулга нь Эпштейнтэй харилцаж байсан мэдээлэл хайлтын илэрцэд гарч иржээ. Америкийн санхүүгийн мэргэжилтэн бизнес эрхлэгч Жеффри Эпштейн цагтаа дэлхийн одод улс төрчид тэрбумтнуудаар хүрээлүүлсэн эрх мэдэлтэй хүн байсан юм а. Харин түүнийг 2005 оноос албаныхан шалгаж хэлсэн байдаг. Улмаар 2019 онд насан туршийн хүүхдүүдийг ашиглан гаж зуршлаа хангаж байсан. Бэлгийн аймаа хийжсэн их зэргээр шоронд суулгасан ч удалгүй шоронгийн өрөөнд аймаа явагдсан байдалтай болцсон юм а. За тухайд түүний хэргийг маш сэжигтэй гэж Америкийн нэгдсэн улсны хэвлэлүүд онцлсан байдаг. Тодруулах юм бол түүнийг нэр бүхий олон хамсаатантай гэгдэж байх экзэгтэй үед энэ хэрэг гарсан. Одоогоор түүний шүүх хурлын бичиг баримтуудыг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам хэсэг хэсгээр нийл олгож байгаа. Мөн эх саруудад шүүхийн бусад бичиг баримтыг дэлгэсээр байх юм байна. За хайлтад илэрч байгаа мэдээллээр ерөнхийлөгч Асан Баттуулгатай холбоотой имэйлүүд багтжээ. За гэхдээ ерөнхийлөгч Асан Баттуулга шууд Эпштейнтэй харилцсан баримт бичиг олдсонгүй. Харин Чулуунхүүгийн Гамбат гэсэн хаягаас шууд харилцсан баримтууд олон байна. За түүнийг Баттуулгын зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээр нь олон нийт мэднэ. 2012 оны үед Америкийн нэгдсэн улсын иргэн болсон гэдгийг мэдээлж байгаа юм а. За Чулуунхүүгийн Гамбат нь Эпштейн руу Баттуулгын талаар имэйлүүд илгээхдээ ерөнхийлөгчийн сонгуул Чингис Койн нэртэй крипто валют гаргах Монголд офшор бүс байгуулах талаар имэйлээр холбогдсон ярилцсан байна. 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Эпштейн руу тасралтгүй имэйлдэж байжээ. За санал хураалтын үйл явц дараа нь ерөнхийлөгчөөр Баттуулга сонгогдсон тухай хил дуулгаж хариуд нь баяр хүргэсэн мэйл хүртэл байлаа. За тэдний энэ харилцаа 2019 оны хүртэл үргэлжилсэн. Учир нь Жеффри Эпштейн нь 2019 оны 7 дугаар сард баривчлагдаж 8 дугаар сард Нью-Йоркийн шоронд аймаа орлсон. За Баттуулгаас гадна ерөнхий сайд асан сайхан бэлгийн нэр 4 удаа хайлтын илэрцэд гарч ирлээ. За тодорхойлбол Чулуунхүүгийн Гамбат нь ерөнхий сайд сайхан бэлгийг хууль ялтын байгууллагаас шалгах гэж байгаа талаар 2016 оны 10 дугаар сард бичиж байжээ. Мөн профессор Лоуренс Саммерстай уулзах яриагч энд дүрнүүлжээ. За энэхүү Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас ил олгосон мэдээлэл материалууд нь холбогчдыг шууд гэмт хэрэгт холбоотой гих ямар ч их сурвалж болохгүй. Ямар нэгэн баттай баримтыг орлохгүй болохыг анхааруулсан байна. Монгол улсын нийт газар нутгийн 77.8% нь цөлжилт газрын дороотолд ямар нэгэн хэмжээгээр өртсөн байдаг байна. Үүнээс 14.4%-ийг нь байгалийн аясаар сэргиэх боломжгүй гэж тооцоолжээ. Тиймээс хэрхэн яаж цөлжилт газрын дороотлыг бууруулах вэ гэх асуултын хариултыг эрдэмтэд хайж тоо судалгаа өнөөдөр ярилцлаа. Монгол улс энэ оны 8 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын
баг хурал буюу COP17-г зохион байгуулна. Энэ хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, хурлыг зохион байгуулах ажлын албаны хүмүүст эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Монгол орны газар нутагт сүлжилт газрын доройтол ямар хэмжээнд байгаа, юуг сайжруулах анхаарах хэрэгтэй байгаа зэрэгт судлаач бүр өөрсдийн гаргасан үр дүнгээ танилцуулж санал дэвшүүлж байна. За сүлжилт газрын доройтлоос гадна манай улсын нийт бэлчээрийн талбайн 90 орчим хувь нь даацдэрсэн байгаа гэлээ. За тариалангийн талбайн хөрсний доройтол 62% нь илэгдсэн. За ойн талбай 700-ны 78% болтлоо буурсан зэрэг тоо баримтуудыг шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид гаргаад байна. Монгол орны хувьд бол газар зүйн байрлалын хувьд бол маш их өвөрмөс орон хойдолтой маань одоо мөсөн талаа бий. Одоо северийн хүйт агаар байдаг. Урдталта төв Азийн хуурай одоо уур амьсгалтай, дулаан уур амьсгалтай юм газар яг тэрний завсан байдаг. Тэгээ ийм завсан байдаг болохоор Монгол орнд бол маш их салхитай байдیں۔ Тийм учраас энэ салхитай байх нөхцөл маань Монгол орны нэг хэсэг одоо сүлжих магадлал маш өндөртэй байна. Өөрөөр маш хуурай орно гэсэн. Мөн одоо бас өрсний нүүрс төрөгчд өрсний одоо гол үндсэн чухал үзүүлэлтийн нэг болох тодорхой энэ чиглэлийн судалгааг бол бас хийхэд бол сүүлийн 40-50 жилийн хугацаанд бол одоо өрсний нүүрс төрөгчийн агуулмж бол 20 орчим хувиар буурсан байгаа нь. Энэ нь бол байгаль газар зүйн ялангуяа одоо малын одоо хэд өсөлт, малын хэд ашиглалт, бэлчээрийн хэд ашиглалт бол тодорхой хэмжээгээр одоо өрсний үжил шим одоо буурахад нөлөөж байна. Мөн дэмжил одоо газар тариалангийн одоо хэд ашиглалт гэдэг ч юм те. Эдгээр одоо хүчин зүйл нь бол өрсний үжил шимийг буурахад эвдэр доролтод ороход шууд нөлөө үзүүлж байна. Дээрх судалгааны үр дүнгуудээс хүний хүнс болон хэрэглээг хангахын тулд экосистемийн унган төрхийг өөрчилж байгааг харж болно. Тиймээс хүнсний хэрэглээг хянах, нүхэн сэргээх зэрэг асуудлуудад анхаарч чадвал одоо ашиглаж байгаа талбайгаа нэмж дороотуулахгүй байх боломжтой гэж судлаачид үзэж байна. За нөгөө талаас эрдэмтдийн судалгаагаа илүү өргөжүүлэх, хамрах газар нутгийг нэмэгдүүлэхэд төрийн бодлохоор дэмждэггүй. За улсын төсвийн маш бага хувийг шинжлэх ухааны судалгаанд зориулдаг байгаа нь даруй шийдвэрлэх ёстой асуудал болохыг салбарынхан онцолж байлаа. Энэ дээр бид бүхэн нэг зүйл анхаарах шаардлагатай. Эдгээр судалгаанууд дандаа жижиг талбай буюу туршилтын орон зайд хийгдэж байгаа. Энийг манай эрдэмтэн судлаачид өөрсдөө ингээ боломжоор хийчихэд байдаг. Харамсалтай нь энэ загвар орон зайд хийгдсэн судалгааг бүс нутгийн хэмжээний улсын хэмжээнд одоо ингээ түгээн дэлгэрүүлэх төр засгийн зүгээс нөгөө дэмжлэг бага үдийн болов гэж миний хувьд хардаг. За нөгөө талаас манай шинжлэх ухаан зарцуулж байгаа төсөв бол маш бага. Нийт төсвийн 0.1 орчим хувь энэ бол дэлхийн дунджаас зарим тохиолдолд одоо 50 гаруй дахин бага. Тийм төсвийг зарцуулдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн их газрын нийт экосистемийн 78% нь хэдийн унган төрхөө алдаж байна гэсэн тооцоо гарчээ. За газрын доройтлыг нэмэгдүүлэхгүй тулд одоо байгаа тариалан бэлчээр ой зэргийг зохистой ашиглах, амьдрах орчиндөө хүн бүр мэдлэгтэй байж сэргийлэх нь бидний ирээдүйг тодорхойлох чухал алхам болохыг судлаачид онцолж байна. За эдгээр асуудлын талаар COP17 хурлаар хэлэлцэнэ. Манай улс энэ онд дэлхийн анхаарлын төвд байх томоохон олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Энэ бол COP17 юм а. Тус хурлын ажлыг зохион байгуулах олон улсын төлөөлөгчдийн хурал өнөөдөр боллоо. Хуралд оролцогчид COP17-г амжилттай зохион байгуулж чадвал манай улсад олон боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Нийт газар нутгийн 70 орчим хувь нь сүлжилт газрын доройтолд өртсөн. Манай улсын хувьд COP17 асуудлаа дэлхийн тавцанд гаргаж, анхаарлыг нь Монгол улс руу хандуулах алтан боломж юм а. Хурлын үеэр бэлчээрийн зохистой ашиглалт, ус ба хөрсний хамгаалалт, нөхөн сэргээл, гангийн эрсдлийг бууруулах бодлого шийдлүүдийг голлон хэлэлцэх юм а. Энэхүү хурлыг манай улс амжилттай зохион байгуулснаар 196 улсын 10,000 төлөөлөгчид улсаа таниулах, хөрөнгө оруулалт татах боломжтой гэдгийг олон улсын төлөөлөгчид онцолж байна. Түүнчлэн байгаль орчин ногоо хөгжлийн салбарт 1.5 тэрбум $1 хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн хувьд бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэхийг бид зорж байна. Дэлхийд дахинаа яригдж буй тулгамдсан асуудлыг Монгол улсад буулгах, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна гэж харж байна.
Энэ хурлыг Монгол улсад зохион байгуулж байгаа нь монголчуудад нэг талдаа сорилт боловч нөгөө талдаа Монгол улсад маш том боломж үүсгэж байгаа юм. Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа сайжруулах боломжийг эрэлхийлж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалт олох боломж бүрдэх юм. COP17 хуралд гадны оролцогчдын гендерийн тэгш байдлыг хангах, хувийн хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байгааг төлөөлөгчид онцолж байна. Энэ боломжийг манай улс зөвөр ашиглаж чадвал бүхий салбартаа хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм а. Үүнээс гадна Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ оныг бэлчээрийн мал аж ахуй нүүдэлчдийн олон улсын жил болгон зарласан. Энэ нь мал аж ахуй газар тариаланг дэлхийд таниулах боломж гэж төлөөлөгчид үзэж байна. Энэ боломжоор манай улс нүүдэлчин соёл, бэлчээр суурилсан мал аж ахуйн уламжилт мэдлэгээ олон улсад таниулж, жишг болгох, жуулчдыг татах боломж бүрдэж байна. Ийхүү COP17 хурал болон Нэгдсэн үндэсний байгууллагын бэлчээрийн мал аж ахуй нүүдэлчдийн олон улсын жил нь Монгол улсын хувьд байгаль хамгаалал, мал аж ахуй, эдийн засгийн хөгжлийг уялдуулах түүхэн боломж болж байна гэж хэлж болно. Бид нар хамтын хүчээр сайн үр дүн гаргаж чадна гэдэгт төлөөлөгчид бид итгэж байна. Газрын дороотол дэлхийн нийтэд тулгамдсан асуудал гэдгийг COP17 хурлаар бид дэлхийн нийтэд дахин таниулах боломж гарч байна. Тийм ч болохоор энэ хуралд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. COP17 аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээврийн салбарт эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэхээс гадна манай улс нэр хүндээ өсгөх, урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавих ач холбогдолтой. Гэхдээ энэ үүрэг ач холбогдлоо ухамсарлан хурлын бэлтгэл ажлаа сайдар хангах шаардлагатай болж байна. Үгүй бол хурлын үеэр хөрөнгө оруулалт татаж, дэлхийд танигдах бус нэр хүндээ ч алдах эрсдэл бидэнд бий юм а. Huawei компани нарны эрчим хүчний дэвшилтэт технологи ухаалаг шийдлүүдийг танилцуулах Huawei Fusion Solar Day арга хэмжээг Монгол улсад анх удаа Монхорос Solar компани зохион байгууллаа. Сэргээгдэх эрчим хүчний салбарын шинэ чиг хандлага, инновац, хамтын ажиллагааны боломжуудыг Нос Нолорын салбарынханд танилцуулж байна. Huawei Digital Power-ийн дэлхийн технологид суурилсан Монхорос Solar компани зураг төсөл угсралт сервис үйлчилгээтэй эрчим хүч хадгалах шийдлийг оролцогчдод танилцуулж байна. Энэ шийдэл нь аж ахуй нэгж үйлдвэрлэл худалдааны объектуудад эрчим хүчний зардлыг бууруулах, үйл ажиллагааг тасралтгүй байлгах, ногоон шилжилтийг дэмжих зэрэг боломжуудыг нээж өгөх юм а. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бол нар салхины бүхэл төслөд орж явж байгаа батарейн төслүүдээс ороо явдаг. Монгол улсад хэрэгжсэн томоохон чадлын нарны төслүүдэд ихэнхт нь бол оролцсон хэрэгжигчтэй компани байгаа. Хамгийн сүүлд том чадлын батарей гэвэл бид нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн багнуурын 50 мегаватт 200 мегаватт цагийн бүх дамжтай батарейн төслийг бол 77 хоногт багтааж чанартай ашиглалтанд оруулж чадсандаа бол бахархалтай байдаг байгаа. Монхорос Solar компанитай нийт 4 удаагийн төсөл дээр хамтран ажиллаж, хэдийн ногоон эрчим хүчийг дэмжиж, үр шимийг хүртэж эхэлсэн байгууллага бол Хамбогд Кашмир юм. Ер нь бол Хамбогд Кашмир компани бол эрчим хүчний хэмнэлт, доктортой үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зорилтынхаа хүрээнд ногоон эрчим хүчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх зорилттой байж ажилласан. Энэний дагуу компанийн Монхорос компани хүчин чадал, ажилчдын чадвар, чадамж, тэгээд мэргэжилтэй болсон хүчин гэдэг олон зүйлээс хүчин зүйлийг харж сонгосон байгаа. Ногоон эрчим хүчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Нос Нолорын салбарын аж ахуй нэгжүүд эрчим хүчний зардлаа бууруулахаас гадна үйл ажиллагааны найдвартай байдлыг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах боломж бүрдэж байна. Сэргээгдэх эрчим хүч нь урт хугацаанд эдийн засгийн хувьд үр ашигтай тогтвортой шийдэл бөгөөд экспортын зах зээл ногоон үйлдвэрлэлийн шалгуурыг хангах, олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Huawei Fusion Solar Day арга хэмжээнд салбарынхныг ногоон шилжилтэд уриалсан, практик шийдлүүдийг танилцуулсан чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг иргэд e-Mongolia системээрээ дамжуулан хяндаг байх шинжилгээг хийж байгаа юм байна. Ингэснээр таны төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл хаашаа орж хэрхэн зарцуулагдаж байгаа нь ил барьшиж эхлэнэ. Өчигдөр эрүүл мэндийн сайд Чимбүрийн сайттай уулзаад тэгээд үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн нэгдсэн систем хийе гэсэн хүсэл тавьсан. Тэгээд e-Mongolia апп-аас бас тодорхой хэмжээний нөөцийг ашиглаад программистууд ашиглаад явуулж байгаа.
Ингэснээр одоо нэг эмнэлгээс нөгөө эмнэлгөө өвчин шилжихэд одоо шууд өөрийнхөө цахим мэдээлэлд авцуг шилжих, дахгүй шинжилгээ өгөхгүй байх зүйлийг яригдж байгаа. Цаашлаа дээр бол бас эрүүл мэндийн даатгалаа сангийн гэсэн бүх сангийн ил болгох гэсэн зүйл яригдсан. Яг ямар эмнэлэгт, ямар аптек хэдэн төгрөг шилжүүлсэн байг нь бүгдийг ил болгоод олон нийтийн хяналтанд оруулах гэдэг одоо ажиллаж байгаа. Мөн энэ мэдээлэлд бол түн одоо ойрхон хугацаанд ил болно гэж та бүхэндээ хэлмээр байна. Улаанбаатар хотод сурч ажилладаг цаатнуудын хувьд цагаан сараар аав ээж, төрөл садангийн ахын дүүстэйгээ зодлохын тулд 1000 гаруй километрийн замыг туулдаг байна. Цагаан сарын баярыг тэмдэглэх ёстыг нутаг бүхэнд өөр байдаг. Монгол орны хэмжээнд гагцах Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумаар нутагтай цаатан хүмүүсийн тухайд л гэхэд эрт цагтаа бол хаанхын ч ёсноос эрс ялгаатай өвөрмөц зан үйлээр цагаан сарыг тэмдэглэдэг байж. Тэгтэл орчин цагт энэ бүхэн өөрчлөгдөж тэдний цагаан сарыг тэмдэглэх байдал нь халагчуудынхтай бараг ялгаагүй болсныг цаатнуудын төлөөлөл хэллээ. Бүр дээр үедээ болохоор бууз хийдгээ байсан. Бууз хийлгүүгээр одоо сувай мянд эсвэл тарган цаагаа цохиод нөгөө битүүний өмнөх өдөр нь цохиод тэгээд битүүндээ чанаад тэгж сар шинэ тэмдэглэдэг. Тэгээд цаанаахаа эрсээр дийлхийгээд өмсөд тэгж сар шинэ тэмдэглэдэг байсан. Тэгээд яг эрт дээр үеэс монголчуудаас ялгаатай байсан зүйл нь гэвэл одоо ингээд хуш байдаг. Хуш модаар ингээд үргэл хийдэг. За тэр үргэл нь болохоор хэн зориулж байгаа юм гэхээр уул услус савдгын эзэдтэй харсан даасан тэнгэрүүттэй зориулаад шин сар гарахад одоо ингээд үргэл хийдэг, айл болгон хийдэг. Одоо хүртэл үргэлээ хийгээд явдаг. Одоо л ялгаагүй адилхан бууз хийдэг болсон. Тавгын эдэгээ застдаг болсон. Сайхан шиндээлээ торог дурдангаар Монгол дээлтэй адилханаар уяад өмсдөг болсон. Цаатан гэхээр л годон гуталтай цагаан дээлтэй анчин гөрөөчин хүмүүс байдгаа гэсэн хуучин цагийн дүр зураглал өдгөө бүхэлдээ өөрчлөгдсөн. Цагаан нуур сумын газар нутгийн 96.4% нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтснаар эдгээр хүмүүсийн хувьд байгалийн ургамал түүх, гөрөөлөх, мод түлээ бэлтгэх нь хуулиар хориотой болсон билээ. Үүнээс цацуу тэдний өвөрмөц аж байдлыг сонирхох хүмүүсийн цуваа тайгийн жимийг зам болтлон зурайлгах аялал жуулчлалын урсгалыг эхлүүлж бидний төсөөлөлдөх цаатнуудын амьдралд халахуудын нийтлэг зан үйлүүч олноороо нэвтсэн юм. Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.